Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ удаагийн хичээлээр бид энгийн бутархайг хэрхэн хасах тухай ойлголтыг авнаа. Бодлого 1. Игч нэг ширхэг бүтэн таруулсны 8/6-г баярын ширээн дээр тавьсан бол үлдсэн таруулсны хэмжээг олоорой. Зураг ажиглаарай. Товч чиглэлээ хэцгээе. Бүтэн таруулс нэг ширхэг байсан. Түүнийгээ 8 тэнцүү хэсэг дуугаад 6 хэсгийг баярын ширээн дээр тавьсан бол үлдсэн таруулсны хэмжээг олъё. Нэг ширхэг таруулс нь 8-8 хэсэгтэй тэнцэнэ. Нэг ширхэг таруулснаасаа баярын ширээн дээр тавьсан таруулсны хэмжээг хасна. Ижил хуваарьтай бутархайнуудыг хасахдаа хуваарийг хэвээр бичиж, хүртвэрээс хүртвэрийг хасаж, ялгуурын утгыг хүртвэрт бичнэ. Үлдсэн таруулсны хэмжээ нь 8/2 буюу үлдсэн таруулсны хэмжээн дээр ширээн дээр тавьсан таруулсны хэмжээг нэмэхээр нэг бүтэн таруулсны хэмжээ гарч ирнэ. Бодлого 2. Бодлого зохиож бодоорой. Өгөгдсөн зургийг ажиглаад бодлого зохиож бодцгоё. Охины зохиосон бодлогыг бүгдээрээ ажиглая. Охин хэсэг туузнаас эхлээд 5/1 хэсгийг, дараа нь 5/3 хэсгийг таслан ав. Үлдсэн тууцны хэмжээг олоорой. Бодолтой бодцгоё. Бодолтой бодохын тулд бид эхлээд нийт таслан авсан хэсгийг олох хэрэгтэй. Эхлэж таслаж авсан 5/1 хэсэг тууц дээрээ дараагийн таслан авсан 5/3 хэсгийг нэмж өгнө. Тэгэхээр нийт таслан авсан тууцны хэмжээ гарч ирэх бөгөөд бид ижил хуваарьтай бутархайг нэмэхдээ хуваарийг хэвээр бичиж хүртвэр дээр хүртвэрийг нэмнэ. Одоо нийт тууц болон нэг бүхэл гэсэн үг. Нэг бүхэл гэсэн маань 5/5-тай тэнцэнэ гэсэн үг. Нийт тууцны хэмжээнээсээ таслан авсан тууцны хэмжээг хасч өгөхөөр үлдсэн тууцны хэмжээ буюу үлдсэн тууцны хэмжээ маань 5/1 хэсэг юм аа. Бодлого 3. Өвөө 60,000 төгрөгийн 6/2-оор өвс, 6/3-аар малын тэжээл авав. Бүх мөнгөний хэдэн хэсэг үлдсэн бэ? 20-ийн дэвсгэрт маань 3 ширхэг байна. Энэ нь 60,000-тай тэнцэнэ. Нийт 60,000 төгрөгөө нэг бүхэл нэгж гэж үзье. Түүнийгээ 6 тэнцүү хэсэгт хуваана. 6/2 хэсгээр өвс, 6/3 хэсгээр малын тэжээл авсан бол бүх мөнгөний хэдэн хэсэг үлдсэн бэ гэдгийг олохын тулд бид зарцуулсан мөнгөний хэсгийг олох хэрэгтэй. 6/2 ба 6/3-ыг олъё. Тэгэхээр ижил хуваарьтай бутархайг нэмэхдээ хуваарийг хэвээр бичиж хүртвэр дээр хүртвэрийг нэмнэ. Зарцуулсан хэсэг маань 6/5 хэсэг байна. Бүх мөнгөний хэдэн хэсэг үлдсэн бэ гэдгийг олохын тулд бүх мөнгөө бид нэг бүхэл нэгж гэж үзнэ. Нэг бүхэл нэгж маань 6/6 гэсэн үг. Түүнээсээ зарцуулсан хэсгийг хасгаар үлдсэн мөнгөний хэсэг гарч ирнэ. Бодлого 4. Үйлдэлийг гүйцэтгэгээрэй. А бодвол хасагдагч нь 18, хасагч нь үл мэдэгдэх тоо байна. Ялгуур нь 18/6 байна. Хасагчийг олохын тулд бид хасагдагчаас ялгуурыг хасч өгнө. Энгийн бутархайг бид хасахдаа хуваарийг хэвээр бичиж хүртвэрээс хүртвэрийг хасна. Тэгэхээр хасагч маань 18/12 гарч ирнэ. Б бодолтыг бодцгоё. Нэг бүхлийг 75/45-аар хорогдуулаарай.
нэг бүхлийн 75-ны 45-аар орогдоолээ. Нэг бүхэл гэдэг маань 75-ны 75 гэсэн үг. Хасагдагч нь 75-ны 75 хасагч нь 75-ны 45 бол ялгуур нь 75-ны 30 гарах нэ. Илэрхийллийг утгыг олцгоё. Илэрхийлэл бодохын тулд бид хамгийн түрүүнд үйлдэл дарааллыг ажиглах хэрэгтэй. Хаалтанд байгаа тоог хамгийн ихэнд бодно. Нэгдүгээр үйлдэл нь хас үйлдэл, хоёрдугаар үйлдэл нь нэмэх үйлдэл, гуравдугаар үйлдэл нь хасах үйлдэл байна. 30-ны 28 ба 30-ны 8-ны ялгуурыг олъё. Хуваарийг хэвээр бичиж хүртүүрээс хүртүүрийг хасна. Хоёрдугаар үйлдэлийг гүйцэтгэе. 30-ны 20 ба 30-ны 10-ны хэлбэр нь 30-ны 30 буюу энэ нь нэг бүхэл гэсэн үг. Гуравдугаар үйлдэл нь 30-ны 30-аас 30-ны 15-ыг хасгаад 30-ны 15 буюу илэрхийллийн утга нь тухайн тоо гарч байна. Бодлого 5. Мэдэгдэхгүй байгаа гишүүнийг олоод тухайн утгаа нэг бүхлээс хасаарай. Эхний хүснэгтэнд маань өгөгдсөн тоо нь хасагдагч ба ялгуур нь өгөгдсөн байна. Хасагчийг олохын тулд бид хасагдагчаас ялгуурыг хасаж өгнө. Дараагийн хүснэгтэнд хасагч нь өгөгдсөн байна. Ялгуурыг шууд хасаж өгнө. Хуваарийг хэвээр бичиж хүртүүрээс хүртүүрийг хасаж өгнө. 3 дугаар хүснэгтэнд хасагч болон ялгуур өгөгдсөн байна. Хасагдагчийг олохын тулд бид ялгуур дээр хасагчийг нэмж өгнө. Эдгээр олсон утгуудаа бид нэг гэсэн бүхлээс хасаж өгнө. Нэг бүхэл гэдэг маань 94-ний 94 гэсэн үг. Тэгэхээр хасах үйлдэлийг гүйцэтгэхдээ бид хуваарийг хэвээр бичиж хүртүүрээс хүртүүрийг хасна. Өөрөөр хэлбэл 94-өөс 27-г хасгаар 67 гэсэн хүртүүр гарч ирж байна. Хоёр дахь хүснэгтийн утгыг олцгоё. Нэг гэсэн бүхлээс 125-ны 41-ийг хасж өгнө. Тэгэхээр нэг бүхэл маань 120-ны 5-ны 125 гэсэн үг. Хуваарийг хэвээр бичиж 125 гэсэн хүртүүрээс 41 гэсэн хүртүүрийг хасгаар 84 гэсэн хүртүүр гарч ирж байна. 3 дахь бодлого нь хасагдагч нь нэг бүхэл, хасагч нь 50-ны 33 бол ялгуур нь 50-ны 17 гарч ирж байна. Бодлого 6. Дөрвөлжин дүрсийн бодогдсон хэсгийг олоорой. Тухайн дүрс баан нэг бүхэл нэгж байна. Түүнийг 100 тэнцвэр хэсэгт хуваажээ. Тэгвэл цэнхэр дүрс маань 100-ны 100 буюу нэг бүхэл нэгжим. Шар бодогдсон дүрс нь 100 хуваасны 40 хэсэг байна. Ногоон дүрс нь 100 хуваасны 17 хэсэг. Хөрөн дүрс нь 100 хуваасны 10 хэсэг байна. Тэгэхээр үлдсэн дүрсийг олохын тулд бид нийт бүхэл хэсгээсээ өгөгдсөн хэсгүүдийг хасна гэсэн үг. Нэг бүхэл гэдэг нь 100-ны 100 бөгөөд эдгээр тоог хасахдаа хуваарийг хэвээр бичиж хүртөөрүүдийг хооронд нь хасна. Үлдсэн дүрсний маань хэмжээ 100-ны 33 хэсэг байна. Бодлого 7. Ногооч нь ногооны талбайн 25-ны 10 хэсэгт төмөс, 25-ны 7 хэсэгт луван, 25-ны 2 хэсэгт сонгон тарив. Үлдсэн талбайд байцаа тарьсан бол дараах асуултанд хариулаарай. А. Талбайн хамгийн их ба хамгийн бага хэсэгт тарьсан ногооны нийт талбайн хэсгийг олъё. Хамгийн их тарьсан хэсэг нь
25-ны 10 буюу төмс. Хамгийн бага тарьсан хэсэг нь 25-ны 2 буюу сонгон байна. Эдгээр хоёрыг хооронд нь нэмье. Хуваарийг бид хэвээр бичиж хүртээр дээр хүртээрийг нэмнэ. Төмс ба сонгоны талбай эслэх хэсэг нь 25-ны 12 байна. Би бодлыг бодцгоё. Талбай ямар хэсэгт байцаа тарьсан бэ? Тухайн бодлогыг бодохын тулд бид бүх талбайд тарьсан ногоон хэсгээ хооронд нь нэмж өгнө. Мөн хуваарийг хэвээр бичиж хүртэөрүүдийг хооронд нь нэмэхээр талбайд тарьсан нийт ногооны эслэх хэсэг нь гарч ирж байна. Одоо нийт талбайгаа бид 1 гэж үзээд 1 бүхэл нэгж маань 25-ны 25 гэсэн хэсэг юм. 25-ны 25-аас талбайд тарьсан нийт ногооны эслэх хэсгийг хасгаар байцааны эслэх хэсэг буюу 25-ны 6 гэж гарч ирж байна. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр бид энгийн бутархайг хэрхэн хасах тухай ойлголтыг авлаа. Энгийн бутархайг бид хасахдаа хуваарийг хэвээр бичиж хүртэөрээс хүртэөрийг хасна гэдгээ мартаж болохгүй шүү. Сайн сурахын төлхөөр нь сурагч таны хичээл зүтгэл суралцах чин хүсэл эрмэлзлээс хамаарна гэдгийг ойлгоорой. Амжилт хүсье.